Миний шаргал намны Орхон аймгийн 28 дугаар цэцэрлэг нь энэ оны 1-р сараас эхлэн хүүхдүүдийг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Шинээр баригдсан цэцэрлэг учир хүүхдийн тоглоом, тоног төхөөрөмж хомс байгаа тул тоглосон тоглоомоо хүүхдэд аян өрнүүлж байна. Энэ хүрээнд эцэг эх болон бусад цэцэрлэгийн хамт олон энэхүү аянд нэгдсэн бол өнөөдөр Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар нэгдэж 700 мянган төгрөгийн өртөг бүхий шинэ хуучин тоглоомыг 28 дахь цэцэрлэгийн хамт олонд гардуулан өглөө. Ингэхдээ ихэнх тоглоом хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс модон эко тоглоом гэдгийг их сурвалж онцолж байлаа. За манай 28 дугаар цэцэрлэг дээр тоглосон тоглоомуудаа хүүхдэдэд аян явагдаж байгаа. Тэгээд энэ аяны хүрээнд эцэг эхчүүд болон унах цэцэрлэгээс тоглож исэн тоглоомуудаа хүүхдэдэд маань хандивлан өгж байна. Мөн Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн гишүүд төлөөлөгч нар мөн ингээд аяны хүрээнд маань нэгдэж хүүхдэдэд тоглоом гардуулж өглөө. Мөн ингээд цаашдаа эцэг эхчүүд та бүгдийг тоглосон тоглоомоо хүүхдэдэд аяны хүрээнд маань хамтран нэгдээч гэж хүсэж байна, уриалж байна. Хүүхдүүд шинээр нэгдсэн учраас манайх одоохондоо ингээд хүүхдүүдэд тоглох тоглоом жоохон хомсхон байгаа учраас энэ аяныг зохион байгуулж явуулж байгаамаа. Тэгээд үнэхээр нөө хүүхдүүд маань тоглолцоод тоглоомуудаа хайчдаг тийм үү. Тэрийгээ ингээд бид нарт бас ингээд хандивлаад дараагийнхаа хүүхдүүд нь тоглоод ингээд юу явуулаас их зүгээр юм уу гэдэг санааг бүрэн цэцэг эрхлэгч маань гаргаад ийм аяны хүрээнд одоо арга хэмжээ зохион байгуулж явж байгаамаа. За ерөөсө бүх төрлийн тоглоомууд ирж байна. Машин, чихмэл тоглоом, эвлүүлдэг лого тоглоомнууд, янз янзын тоглоомнууд ирж байна, бүх төрлийн тоглоомууд. Тэгээ бүгдийг ингээд тоглосон хүүхдүүдийнхэн тоглоод болчихсон хүүхдүүд нь томроод тоглохоо болчихсон тоглоомуудаа бид нарт хандивлж байна. 28 дугаар цэцэрлэг маань болохоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2021 онд ашиглалтанд ороод 1 сарын 1-ээс ингээд хүүхдүүд аваад өнөөдөр 8 бүлэгтээ ингээд хүүхдийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгээд тоглосон тоглоомоо хандилна гэсэн аяны хүрээнд Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт ингээд санал тавьснаар тухайн яргуут багаас одоо сонгогдсон төлөөлөгч Отхон Баяр маань уриалаад бид бүхэн тухайн саналыг одоо уламжлаад ингээд төлөөлөгч нар маань бид өөрсдийн хүүхдийн тоглосон тоглоомыг болон шинээр бас бид нар эко модон тоглоомын үйлдвэрлэгч хамт олонтой бас хамтраад бахан ингээд тоглоом өнөөдөр энэ цэцэрлэгтээ хандилаад байна. Цэцэрлэг гэдэг маань өнөөдөр хамгийн ариун орчин өнөөдөр эцэг эхчүүд болон ялангуяа залуу эцэг эхчүүдийг ажил хийх болцоо нөхцлөөр хангаж өгдөг. Өнөөдөр гэр бүлийн хүрээнээс цэцэрлэгийн хүрээ маань өнөөдөр хүүхдийн хүмүүжлийн 2 дахь орчин болдог учраас энд хүүхдүүдийг хүмүүжүүлэх тоглоомоор хүүхдийн хүмүүждийг олж авах зорилгоор сургуулийн маань багш эрхлэгч нар ингээд маш сайхан хандив аян өрнүүлж байгаад бид бүхэн бас нэгдэж байгаадаа баяртай байна. Ер нь бид нар одоо Баян-Өндөр сумын төлөөлөгч нар маань хүүхдийн төлөө заа гэж хэлээ. Ер нь хүүхдийн хүмүүжил гэдэг бол одоо бүх нийтийн үйлс байдаг. Тийм учраас бид нар аливаа тийм ялангуяа хүүхдэд холбоотой арга хэмжээнүүд бол тэргүүлэн манлайлж оролцоход бол татгалзсан байхгүй. миний төрсөн нутаг Монголын сайхан араа Тоглосон тоглоомоо хүүхдэд аян 28 дугаар цэцэрлэгт 1 сарын хугацаанд буюу 4 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 20 хүртэл хэрэгжих юм. Иймд эцэг эхчүүд энэхүү аянд нэгдэж хүүхдийнхээ тоглохоо болсон тоглоомыг хандивлахыг 28 дугаар цэцэрлэгийн хамт олон уриалж байна. Мөн энэхүү аянаар дамжуулан хүүхдийн эрх оролцоог хангасан ямар ч төрлийн ажилд оролцоход бид бүхэн нээлттэй гэдгийг багийн засаг дарга онцоллоо.